За сайн бацхан уу та бүхэнд бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Уламжлалсаар терминал платформд нийгэм цаг үеийн болон даваа гараг бүр хэлж байна. За өнөөдөр бид бүхэнтэй яг одоо зочин маань замдаа орж ирж байгаа юм байна. Тэгэхээр зочин маань бол арай бага зэрэг хоцроод орж ирнэ. Тэгэхээр өнөөдөр бид ямар сэдвээр ярилцахаар төлөвлөж байгаа вэ гэхээр нэг инженер хүнтэй тэгээд инженер хүнтэй одоо хотын замын хөдөлгөөний төвчрэл за дээрэс нь агаарын бохирдол шийдэл гэдэг асуудлаар ярих юм. Тэгээ энэ бол яг зүгээр зочин маань эртэл би түр өөрөө дангаараа ганцаараа байж байгаа нь. Тэгээд яг зүгээр миний бодлоор бол ялчул агаарын бохирдол болон замын төвчрэл бол Улаанбаатар хотод амьдрахад хамгийн таагүй болгож байгаа хүчин зүйлсүүдийн нэг гэж хардаг хувь хүний хувьд. Зүгээр одоо яг бүгд л мэдчихэж байгаа хэ. Гэхдээ зүгээр ярихад тоо статистик ярих одоо агаарын бохирдол ч юм уу тоо статистик ярих бол нэг хэрэг. Гэхдээ зүгээр одоо өдөртөө дэрэг өссөн үсэг утаа ороод ирнэ. За тэгээл нөгөө агаарын бохирдлын чинь хамгийн хүнд мета юмнууд нь бол доогоороо буюу байна. Тэгэхээр нөгөө хүүхэд багчууд маань хатгаа ханиад хүрхэн зөв саяхан нэг тоо статистик харж ирсэн чинь амьсгалын замын өвчнөд бага насны хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь тэгээ вирусын гаралтай хатгаа ханиад тусахад 2-7 дахин нэмэгдсэн гэдэг тоо гарч байгаа юм байна. Тэгээ яг юу хэлж байгаа гэхээр тэгэл дахиад нөгөө аав ээжүүд амьдрал ахуйгаа залах гал нөгөө лизингээ төлөхөөл явж байгаа аав ээжүүд маань үр хүүхдүүд нь өвдөн эм тарианы зардлаас эхлээл замын төвчрэлд эмнэлэг домолгоор явхаас эхлээл нөгөө л Улаанбаатарт амьдрахад таагүй үзүүлэлтүүд эхлэх нь л дээ. За тэгэл эмнэлэг твтэн орд ирнэ олдохдоо олдно олдохгүйдээ олдохгүй коридороор хөвтөж байгаа ийм дүр зургуудыг бол бид нэр зөндөөл хардаг те. За дээрээс нь замын төвчрлийн асуудал бас яригдана. Зүгээр яг Улаанбаатар хот бол яг үнэндээ замын төвчрэлгүй бол өстой нөгөө Монгол ардын үгээр шүү. За би хараад л хэлж байгаа юм. Шээсний газар гэдэг шиг уг нь бол маш жижиг хот. Азигээс Б-ийг хүртэл бол маш хурдан явцдаг. Замын төвчрэлгүй тохиолдолд. Одоо баяр наадмын амралтаар гэдэг юм уу эсвэл шөнө оройн цагаар. Гэтэл төвчрэл гэдэг юмнаас болоод л бензин тосноос эхлээл цаг завнаас эхлээл одоо эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлж байна л да. Оройтож очно гэртээ. Оройтож очмогцоо нөгөө хүнд хоолоо хийж идэнэ. Тэгээ эн чинь олон жил давтагдаад ирэхээр нөгөө хотоодны эрүүл мэндийн асуудал яригдана. Дахиад нөгөө хорт тавдар инээ тэр. Гэдэг байдлаар шууд болон шууд бус нөгөө социологийн импакт нөлөөлөл юмнууд нь иймэрхүү байдлаар харагдах баг. За ингээл ирэхээр нөгөө Улаанбаатар хот бол яалчгүй хүн амьдрахад бол ая тухгүй таагүй хот болж харагдана. Болж эхэлнэ. За тэгээд эндээс л бүх юм эхлэндэ. Нөгөө залуучууд гадагшаага дүүргүн энд Улаанбаатар хотод амьдрах, ажиллах сонирхол багтаа болон гадагшаага явна. Ингээл нөгөө л бах байдаг Улаанбаатар хот болж байгаа. Тэгэхээр яг зүгээр за тэр авилгач гэдэг юм уу шударгаас эрхчлөө тэгш бас нь бол яригддаг юм байгаа. За ихтэй зүгээр өнөөдөр бол яг нийгмийг ая тухтай аятайхан хот болгох тухай ярихад бол энэ хоёр асуудлыг яалч ярилцдаг юм шүү. Шийдлүүдтэй намд. Зөвхөн асуудал яриад ингээд нэг өрөөс нь дугуйтаад хэрэг шиг доороо эргээд байгаа ш. Яг бодтой шийдлүүд яриад явах юм байгаамаа. Тэг өнөөдөр манай яг бид нартай энэ асуудлын нэг шийдлийг ярихаар тэгээ шийдлэмнүүдийг ярихаар бид нартай нэгэн зочин хүрэлцэн ирсэн байгаа нь инженер Зол Жаргал. За манайхаа зочноо оруулаарай. Хүчээ зүгээд. За сайн байна уу Золоо. Сайн байна уу. За ажил ихтэйлгүйгээд байна уу? Оо яах вэ? Тэжгүй. Цаг гаргаж та микрофон өөрлөгөө жоохон ойртуулчаарай. За цаг гаргаж бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ажил ихтэй байгаах. Баярлалаа. Ажигдаад л хоцрооч чамаг ирж байна. Баярлалаа танд. Баярлалаа. За би таны ирэхээс өмнө бас жоохон оршил яриад явжлаа. Яг бол эфир нэгэнд хэлсэн байгаа учраас замын төвчрэл агаарын бохирдол шийдэл үү юм бэ? Одоо шийдэл ярихаар цөмөр 400 сая төгрөгийн үнэтэй ногоон автоос орлоод ирнэ. Шийдэл ярихаар 177 тэрбумаар илүү. Нүүрс оруулж ирэх, кокс нүүрс оруулж ирэх тухай яриад очно. Та бүхэнд ойролцоогоор 30 орчим минутанд хоёулаа яг 15 минутаар хоёр хуваагаал хоёр сэдвэнийг нэг нэрч тэ. За замын төвчрлээс эхлэе. Утаа арай орж ирээгүй, бүрэн орж ирээгүй байна тэ. Тэгэхээр замын төвчрлээс эхлэе. Улаанбаатар хотод юу юм? Миний зүгээр нэг тоо харж байснаар 21 оны байдлаар
21 оны төгсгөлөөр сая 122 мянган тээврийн хэрэгсэл байдаг юм байна. Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн гэрчлэлтэй гэсэн үг тийм. За эндээс яг тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа нь бол 640 эндээс Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа 642 мянга байдаг. Энд ихтэй 22 оны сүүлийн 21 оны сүүлэрх тоо баримтан байна л да. За ингээл хот төлөлтөөс эхлээл замын хөдөлгөөний соёл гэж нөө одоо улиг болтол ярьж байна. Зүгээр яг үнэндээ бол жоохон тархиа ашиглаж жолоодохгүй байгаа, бусдыгаа бодохгүй байгаа л байдал да. Би өөрөө замын төвжирэл их бухимдана. Тэгээ ингээ харахаар иймэрхүү юмнаас л зам төвжирнэ. Зам төвжирхээр яг хөө цаг заваа алдна. Орой тожгортой харин хүнд хоолоо идэн. Тэгэл очиод нөгөө цөөвөн гасрал идчих 8-9 тарина. Тэгээ урт хугацаанд эрүүл мэндийн асуудал яригдана. Тэгэл нөгөө болохоор тавдар. Сэтгцэн эрүүл мэнд. Тэгээл амьдралын чанар. Энд чинь стресстэй ч шүү дээ нийгэмд те. Гэрчлэнгээс эхлээл яригдах нь л те. За та шийдлийг юу гэж харж байна? Нөхцөл байдлыг бол бүгд мэдчихэж байгаа. Ёстой бүгд мэдчихэж байгаа. Ногоон автобуснаас эхлээл. Шийдлийг та юу гэж харж байна? Ер нь их юм цогц асуудал юм аа. Тийм болохоор айгүй хэцүү маа гин ярьдэн штэ. Тийм болохоор нөө цогц асуудал ярих тусам хөл алдаад толгой эргээд гайхчихад байгаа. Утаан дээр бас яг адилхан. Тэгэхээр цогц асуудлууд дундаас яах ёстой гэхээр хамгийн гол нь юу юм бэ гэд тэрэн дээр анхаарлаа тэрний шийдлийг л хамаар байна. Тэрс бүгд дээр ингэ шийдвэд бүтэхгүй. За нөгөө сая өөрөө чийлдэг нөгөө юуны соёл хөдөлгөөнд оролцох соёл энэ төр гэ тэ. Эдгээр чинь бол бүгд хэрэгтэй. Гэтэ хамгийн бүр яг суурь нь болохоор ер нь энэ төгжрэл энэ чинь хүний хөдөлгөөн тээврийн хэрэгслийн урсгал хүний хөдөлгөөнийг загварчлах удирдах асуудал. За хүний хөдөлгөөнийг удирдах загварчлахын тулд хот төлөвлөлт гэж ухаан байдаг. Тийм. Хот байгуулалт. Тэр нь болохоор Улаанбаатар хотын төвийн соёлын байгууллагад сургууль боловсролд юу гэдэм бизнес бүгдээр хотын төв рүү явдаг биш. Олон төвтэй байх хэрэгтэй гэдэг нэг юм байна тий. Гэрээсээ ойрхон 15 минут ингээ очдог. Энэ бол хамгийн суурь нь. Энэ төлөвлөлтийг алчсан, эвдсэн. Одоо өнгөрсөн хэдэн 10 жил харамсалтай. Одоо тэгэхээр хот төлөвлөлтөө цаашдаа сайжруулах харна урт хугацаанд өнөө маргааш шийдэж болохгүй. За хоёрдугаарт нь яадаг вэхээр нөгөө хөдөлгөөний зохицуултыг зохион байгуулна. Одоо нөгөө гэрлэн дохоо цагдаа зогсдог шүү дээ зайлэл тий. За тэгээд нөгөө нэг шаардлагагүй газар эргэлтүүд байдаг. Өөрийн чийлдэг хөдөлгөөний соёл байна. Тэгснэ нөгөө дарга нар явахаар ингээд дохоогоод зогсоочдөг. Эдгээр чинь тэрүүхээс нэг 5-10 минут юм шиг мөртлөө цаашаага нөгөө сунжраад тэр чигээр нь гацаачдаг байхгүй. Тэгэхээр хөдөлгөөнийг илүү хурдцтай явуулахын тулд одоо Монголын энэ замын хөдөлгөөний төмөвгөд байгаа. Тий. Эргэлт мэргэлтээ ингээд нэг чиг зайсан дөрөв нэг чиг энэ төр болгосон шүү дээ. Аппликейшнаар хянж шүү. Алтаа одохны урдуур яах гэж хүмүүс загнуулаад болцсон. Тэгээд тэдний үнэлийг зөв гаргах юм бол тэндээс бол янз бүрийн байрлал дээр 5-20%-аар тухайн хэсэгтээ зогсолтыг бууруулах шаардлагагүй дохихгүйгээр явуулах гэсэн үг байхгүй. Энэ бол жижиг арга хэмжээ. За тэгээд дараа нь тэгээд зохицуулаад барахгүй шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр замаа гүүрээ нэвтрэлтэй сайжруулна. Улаанбаатар чинь дундуураа төмөр замтай. 2 хэсэг хуваагдсан. Тэгээд сүүлийн хэдэн жилийн урдуур их айлуудтай болцсон. Тэгээд төмөр зам давж наашаа орж ирээд буцаж явдаг орой өрөөдөө хацдаг тий. Тэгэхээр төмөр замын нэвтрэлтүүдийг дээгүүр доогуур нь сайжруулах хэрэгтэй байна. Одоо бол нэг 4 гүүр байгаа шүү дээ. Баруун талаас зүүн тишээ хүртэл. Доогуурх гарцуудыг дээгүүрх гүүрнүүдийг нэмэхээс өөр арга байхгүй. Төмөр замын оронд хурдны зам 50 дэрийг метробус болгоно метро болгож ашиглана гэж ярьдаг. Ямар ч тохиолдолд дээгүүр шууд явах хэрэгтэй. Гол дээгүүр төмөр зам дээгүүр. Энэ бол зам дэд үтсээс. Тэгээд замаа нэмээд машинаа дийлэхгүй. 600 мянган машин бүртгэлтэй гэсэн шүү дээ. А өдөрт энэ хөдөлгөөнд орж 642 мянга чинь 21 оны сүүлээр. Юу нөгөө дээрээс нь харсан зурагдлаар камерын зурагдлаар бас Google Map-аар гэхдээ Google Map-аас хамаагүй нарийн юмнуудыг манайхан хийж байгаа энд хөдөлгөөний төв дээр. 200-аас 400 мянган машин дундчаар явж байна. За өдөрт зам дээр 400 мянган машин зам дээр явж байхад 1000 машин нийтийн дээрч явж байгаа. 1000 автобус. Тэг механикаар хуваах юм бол 0.5% ч хүрэхгүй байхгүй. 1% хүрэхгүй. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний гажиг шууд харагдаж байгаа. Бид нарт нийтийн дээвэр хэрэгтэй. Замаа өргөтгөлөө зохицууллаа, дийлхэ боллоо, нийтийн дээвэр. Тэгэхээр одоо машинаасаа буугаад автобусан зовоо хэрэгтэй бол. Нийтийн дээвэр автобус, LRT, метро, дүүжин тээвэр энэ төр зөндөө үйлбэрүүд байгаа шүү дээ. BRT нь болохоор хамгийн хямдхан хурдан масс трансфер их хэмжээний үнийг богино хугацаанд хийх. Тэгээ эн чинь буян тухайгаас хоошоогоо 7 будал. Нөгөө болохоор инх тайвны өргөнчлөө. Инх тайвны өргөнчлөө болохоор
5 шараас 1-р ороод 10-р ороод бол манайхан мэдээж замын дунд юм өргөн бүс байт. Хоошоогоо гэмтлэр яваад 3-4-р ороодны дунд бас өргөн бүс байдаг. Ногоон байгууламжтай. Тэгээ хотын төвөөр нэг хэсэг дан хар явж байгаа. Дийшээгээ 15-р бол бас тэр чигээр ногоо өргөн. 2 машин зөрөхөөр. Энийг анх байгуулахдаа нөгөө шинэ нийтийн тээвэр шаардлагатай зам өргөдгөө нийтийн тээвэр оруулна гэж төлөвлөж хийсэн байхгүй бүр дээр үед. Тэгээ энэнийхээ дагуу хийх ажлыг 10 гаруй жилийн өмнө тэзүүг нь хийгээд санхүүжилтөнд бэлэн болоод ингэсэн байсан хийж чадаагүй. Нөгөө засгийн солигд эсвэл сонгуул болохоор сонгуулийн өмнө зам төгжөрч юм бол хүмүүс уурлан санал алдчихна ингэ байсаар хагаад мөнгө нь байхгүй болоод алдсан. Одоо буцаад тусгай замын автобусыг хэрэгжүүлэх гээд Азийн хөгжлийн банктайгаа яриад ажлын хэсэг үүсэж явж байгаа сайн мэдээ байна. Энийг бол хийх хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө Ярамгийн дундлын өргөн зам, Ярамгийн 2 гүүр байдаг штэ. Нэг гүүр нь яг тусгай замын автобусанд зориулж барьсан гүүр. Уг нь бүр төлөвтэй нийцсэн. Тэгэд ажиллаад хийх байх. Тэгээд дэрийгээ хийх хэрэгтэй. Тэгээд дараа нь тэр LRT метро хийж чаддаг бодвол метро шиг хэрэгтэй бол байхгүй. Ер нь бол хийх хэрэгтэй. Тэгээд тэр зам дээгүүр ингээ машин явж л идэг. Доогуур нь ханыг бүтнээр нь өрөмддөг болсон шүү дээ. Дээдлийн хөдөлгөөн зогсохгүй байхгүй. Асуудал бол мөнгөнд л. Тэгээд бүр одоо богино хугацаанд энэ нөгөө 400 мянган машин зам дээр явж байхад 1000 хүрэхгүй автобус явж байна. Автобусныхаа тоог нэмий. Үнэхээр хэрэгтэй юу? Хэрэгтэй. Нэмийгэнгүүтээ хажуугаар нь заавал нэг юм заван балерим орж ирээд одоо ногоон автобусны төв шиг болоод идэг. Утаан дээр бас ялгаагүй. Тэмцэх хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэгвэл гэдэл ажиллах гэдэг байхгүй. Тэр нэг төвхт. Одоо тэгээд өчнөө мөнгө гаргаж баг цалинтай ажил руу улаарсан хүмүүс нэг шархаа долоож нөхөх шилтгаан хэрэгтэй л гэдэг л үү. Харамсалтай нөгөө төрийн Монголын төрлөөр очиж мөнгө хийдэг дагаж бизнес хөгжүүлдэг юм балиар капиталист биш, социалист биш, социалист арга барилаар олонхын мөнгийг хулгайлдаг тийм сонин ирлээд тогтолцоо үүсчихлээ. Намайг хуулиас шуулд байхад манай багш нэг ийм жишээ ярьжсэн. Төрийн онол хичээл дээр. Ер нь бол яг төрийн үйлчлэгээ тайлбарлаж байгаа л хэрэгэлдэ. Чи ресторанд ороод хоол авлаа. Чи өөрийнхөө мөнгөөр өөртөө хоол авч байгаа нэг хөлбөр. Чамд үн хамаатай, чанар хамаатай, тэ? Чи өөрийнхөө мөнгөөр хүнд хоол авч өгж байгаа нөгөө хөлбөр. Чамд үн хамаатай, чанар хамаагүй. Чи хүний мөнгөөр өөртөө хоол авч өглөө. Чанар хамаатай, үн хамаагүй. Чи хүний мөнгөөр хүнд хоол авч өглөө. Чамд чанар ч хамаагүй, үн ч хамаагүй. Яг л чи идэхгүй чиний армаас гарч байгаа мөнгө ш. Тийм учраас энэ бол яг одоо төрийн үйлчлэгээ гэж тийм тайлбарлаж ирсэн жишээ байдаг. Зөвхөн яг би бас одоо тэгэл юу яана л та хоёуланд яг нэг цаг мэдээж юм давчууд. Гэхдээ нөгөө юм гэдэг чинь одоо би чинь одоо юу гэдгийг таныг ингээл та яавал одоо амьдрал сайхан болох уу? Хүүхдүүдэд сайн сургуульд явуулах хэрэгтэй, цэцлэнгийн гоё хаустай болох хэрэгтэй, орон сууцад хотын төв рүү ойртуулах хэрэгтэй гэл ингээл ёстой гэж ярьж байна. Тэгээ юм чинь бас мэдээж нөгөө төсөв юмдаа гацх байх л та. Тоолдог дээрээ захирагдсан шүү дээ. Нийслэлийн өртөг хэдий. За тэгээд бүгдийг барайл нэг зөвхөн метро гэдэг юм шууд бас хийгээд байж болохгүй. Өөр босод эн чинь бүхэл бүтэн систем нэгэн жигд явж байгаа учраас зэрэг юмнууд явах хэрэгтэй шүү дээ. Зөвхөн аль нь жин дарах вэ, аль нь илүү яаралтай вэ гэдэг нь одоо л явах. Аль нь бодит байдалтай хийж болохоор байна. Одоо зүгээр яг нэг юм. Би зүгээр миний л анзаарсан те. Хот чинь Улаанбаатар хот чинь хөндлөн хот юм. Би өмнөжсэн эфирээр ярьжсэн. Одоо тэгтээ бараг ингээд адилхан болчихсон л. За бас ч болоогүй гэхдээ лагер магер гэдэг чи удирдлагын чинартай тий. Гэтэ нэг юм зөвхөн офицороос 5 шар гэж тоолчихлаа. Хэдэн автобус нь бодлоо байх л. Тэ? Дагаад хідэн явган үний 6 байна уу? Явган үний гарц байх бол тий. Яг ачаалал үеэр явах хурдын нэг тооцоод ямар ч ачаалалгүй үеэр автовэр ирслэр явах хурдын насны тооцоод зүгээр уул зургуу гарцууд дээр гарцуудаа авчаад ногоон гэрлэн тохионууд авчаад нөхөн гарц юм уу гүүр тавьчмаар шүү дээ. Чөлөөтэй нэвтэр шүү зорчих хөдөлгөөн. Уул зургуу дээр ярьж байгаа шүү. За уул зур одоо уул зураа гүүр болгох юм уу яа тий наад захна. За уул зургуу замууд дээр явж хад одоо жишээлбэл офицер ер нь тэнд харагдана автобуснууд ингээд замаас хаагаад давхарлаад тавьчихна. Тэгээ яагаад автобуснууд хаахгүй ингээд хармаанд орж зогсохгүй байгаа юм бэ гэхээр нөгөө хармаанд нь такси нь зогсчихно. Бас нэг иргэд амьдрах гэдэг шүү дээ. Иргэд олон нийтээ амьдрал авах. Яагаад тий хармаан руу таксинд орчих нөгөө таксинууд зогсоод байхгүй.
За ингээл яг ингээд зогсож. Тэгээд нөгөө жолооч нар чинь одоо юу гэдгийг нэгдүгээр автобус ирээд явчихад дараагийн автобус урагшлаад өгөхгүй. Яг байранд зогсож байгаа. Тэр чинь бас өрсөлдөөд тэгэнгүүт хажуугаар нь нөгөөдөл нь орж ирж байгаа нэртэй замаа хаагаад ингээл эндээс юмнууд бас эхлэх юм шиг байна. Наадас ч нэг эхлэн одоо ингээд саяны инх тайвны өргөнчлөг гол магистрал шүү дээ тий. Тэгээд нөгөө зогсолтгүй байх юм бол хөдөлгөөн явна шүү дээ. Машин дэж байна. Тэгэхээр тантай бол 100% санал нийлж чинь. Дээгүүр нь явгууныг дээгүүр нь гарга, доогуур нь гарга, машины гүүрнүүдийг барь. Барьсан ч вэ, бариагүй ч вэ. Тэртээ дэргүй анханасаа төлөвлөсөн энэ гол замууд дээр тэр хамгийн хямд хурдан тусгай замын автобус байхгүй. Тусгай игнэний автобус бүр. Та голоор нь яриад. Голоор нь явна. BRT гэсэн үү? Тийм, BRT голоор. Тэгээд голоор явах зай байхгүй гэдэг зай байдаг. Тэрийг ингээд тэзүү игээд зураг мураг хийцэн байх урдчилсан. Урдчилсан зураг тэзүү бол хийчих. Тэгээд тэд нар чинь одоо олон улсад жишгүүд нь өстө 9 км цагаас доош хурдтай байх юм бол тэг зогсолт. Улаанбаатарт тэг км цаг хурдтай байх юм бол тэг зогсолт гэж үзье гэх юм гээд яхаар тэрлүүд өгч байгаа нь 80% орчим байгаа байхгүй юу? 70-аас 90%. Өөрөөр хэлбэл олон улсын ангиллаар бид нар бүх өдөрт одоо наадам амралт хитэн сайхан өдрүүдээс бусад бүх өдөрт тэг зогсолтод орцсон. Олон улсын стандартаар. Тийм болохоор Улаанбаатар тэг хот. Тэг учраас хүчээр явуулах хэрэгтэй. Явуулахын тулд яах вэ гэхээр автобус явдаг. Одоо тэр голын игнэний автобус бол давхард зогсох боломж байхгүй. Араасаа л явна. Хоёр орсгол байх хэрэгтэй л да. Тий, хоёр нэг нь өөдөөс нэг нь наашаа явна шүү дээ. Наа чи ерөөсөө яг Австралийн нийслэл Canberra team юу гэдэг. Лагчер гэдэг. Яг замынхан голоор тэр бол нөгөө метро энэ шиг супер шийдлээ шүү. Гэхдээ одоо хийж болох юм байхгүй. Тэгээд зогсохгүй явах юм бол энэ хоёрын хооронд хотын төвөөс баруун дэшээ эсвэл зүүн дэшээ 20 минут л явна. Тийм л өслийг бүрдүүлж бид нар хүн шиг хотод амьдрал л да. Canberra яг тийм модель гэдэг байхгүй. Би өөрөө замынхын барилгын ажилтнанд одоо амьдарч сурж байхдаа оролцож исэн хүн. Тэгээ яг баригдаад дуусны дараа очиж харж лсэн. Яалч юу хийхдээ 88 хот болцсон байна лээ. Сүүлийн үеийн мэдээгээр. Тий. Одоо тэгтэл нөгөө хүндлэн юмаал нөгөө яг хүндлэн зам дээр явж байгаа тэр явган үний гарц гэрлэн тохиогоо шийдэхгүй бол дахиад нөгөө хүчин зогсоох хэрэг гарах нь л да тий. Сайн нэг юм таарсан бас. 21 оны 9 сарын байдлаар дундаж хурд. За энэ нэгтээ бас хэднээс хэдэн цагийн хоорондох юм гэдэг нь бас аргачлал нь өөрөө айгүй түүхтэй 7-9 км. Би саяны хэлдэг л байхгүй. Тий. За тэгсэн чинь юу гэсэн гэж 7-оос эхэлж олон улсын 22 оны 9 сарын 1-нд энэ одоо нөхцөл байдал сайжирсан байна гинэ. Тэгээд хэд бас гэсэн чинь 15-аас 20 км болчихно гинэ. За энийг нөгөө дугаараа хязгаалттай холбож тайлбарлаж байна л да. За ер нь бол зүгээр яг нэг ийм шиг байна. Асуудал ингээд 15-аас асуудал байна тий. 10-аас 15 болсон гэдэг нь гэхдээ 15-аас 20. Тий 15-аас 20 нь жоохон PR-ын чиглэлтэй би бас тийш ярьж. Тэрнээс шинэ зам дээр байж байгаа хүмүүс бол мэдчихэж байгаа хүрээгүй. Гэхдээ ер нь ямар ч шийдэл гарсан тэр шийдэл нэг ухаалаг байх хэрэгтэй байна. Тэгээд ээлтэй тий. Болвол нэг төсөвт хэмнэлттэй. Тэгээ нэг жоохон бүдүүлэг биш. Жоохон хүндэлтэй хандгар хэрэгтэй. Жоохон яг үндэ одоо нэг асуудлыг шийдэх хөдөлгөөнд оролцох эрхийг механикаар аваач цагдаагаар хорих биш байхгүй. Одоо сая ингэж юм л да. Зогсоор моксоолын үнэтэй болох юм бол дөрөв орж ирэх нь багсаа шүү дээ. Жишээлбэл Сидней бас яг тийм байхгүй. Хотын дөрөв орж ирсэн мө зогсоол үнэтэй. Тоол гэдэг одоо цахим одоо Монголд нэг тийм болох гэдэг юм байна. Зогсож болдоггүй л байна байхгүй юу? Өмнөө бодлоо. Тоол гэж байдаг. Машин дээр ийм цахим чип наа чинь. Ингээ ийм гүүрэн гэх юм уу? Машинууд доогоор явах юм бол эдгээр дээр нь электроноор уншаа авчдаг. Тэгээд сарын төгсгөлд даасандаа мөнгө барьшуулцдаг. Тэр мөнгнөөс нь тоолор гүг авчдаг байхгүй. Ийм хурдны зам дээр явж байгаа хүртэл яг тийм. Австралид бол. Одоо ингээд хүндлэн Сидней ч бас хүндлэн маягийн хоттой. Тэгээ ингээд хүндлэн явж хахад энгийн зам байна. Хажууд нь дахиад хурдны зам байна. Лог санаа юу гэхээр найзаа чи мөнгөө төлөөд ямар ч гэрлэн тохиогоо түгжлгүй замаар явж болно. Тэгээд нөгөө юм багнан гарцсан доогоор явчихсан бол дүүд гэж тоолмошаад байдаг. Бас тийм шийдэл байна. Тэгэхээр яг зүгээр юмнуудыг тэг яг үндэ манай иргэд өөрсдөө их асуудал үүсэж байна. Тэ? Одоо тэртээ тэргүй хагцсан уул зурлууд дахиж ороод нөгөө нэгээ хаагаал ачаач юм болох юм да. Тэр нь шууд тэгээд сэтгэлгээний л асуудал байдаг баг та. Энэ одоо хөдлөх хэрэгтэй байна. Явах хэрэгтэй байна. Явах хэрэгтэй. Одоо бид нар ч гэсэн ингээл зам дээр айгуу соёлтой царилаад байх юм бол оруулахгүй шүү дээ. Тийм болохоор ингээл орктэй шүү дээ. Би ч гэсэн чих үед. Эн чинь ийм энэ хүмүүс ч юм бас амьдрах хэрэгтэй, явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд төлөвлөлт байдсан бол хотын удирдлага, улсын удирдлага байдсан бол чинь жоохон макро харах хэрэгтэй л дээ. Тэгж зөв зохицуулт хийхгүйгээр
Зүгээр ингээд зөндөн аяжчихс ч одоо тэгээд яах юм бэ? Тэгэл энэ дэнд ч бол бүгд л шүү дээ. Зүгээр би нэг юм намжаад их Монголын хас түгжээч үлээ нэг мангар бид. Та одоо хүн намд байгаа тий? Хариалж байгаа. Хүн намд дээр ямар нэгэн позишн албан тушаал байна уу? Өдөр цэвлэн гişүү. Өдөр цэвлэн гişүү. Яг юм хийж байгаа хүнийг энэ ширээн наанаас суучаад өө чи юм биш, өө чи тийм биш гэх бол за ёстой хамгийн амархан. Өөрөөр хэлбэл сөрөг хүчний хийдэг ажил авах нь шүү дээ. Их баригч намын эсрэг тий. Зүгээр таад маань гарч ирлээхэд хийж чадна гэдэгт ямар итгэлтэй байгаа. Эн чинь бас нэг Ромыг нэг өдөрт барьчаагүй гэдэг шиг энэ асуудал юм чинь нэг өдрийн дотор бий болчихоогүй шүү. Үнэн юм хийхэд хэцүү ялангуяа тэгээд яг асуудал нь юу вэ гэхээр аль ч намд Монгол хүн л орох байхгүй. Яг нэг нийгэмд амьдарч байгаа ерөнхий орлогын түвшин ойролцоо дагаад санхүүгийн хэрэгцээ эдэр нь өндөр. Тэгээ нэг юм нэг үед хүмүүжсэн төсөөтэй шүү. Хүн тэ төсөөд байхгүй. Тэгэл дахиад ороод ирнэ. Зүгээр таад гарч ирэхэд юугаараа яалгана гэж үзье. Өөр л дөө. Нэгдүгээрт нам гэдэг байгууллага дотор алдцал гэсэн шүү дээ. Гүг. Одоо манай намын тогтолцоонууд чинь нөгөө хэдэн зуун мянган гишүүдтэй. Тэгээ тэд нартай заавал ажил өгдөг, бизнесийн тэтгэдэг. Ийм учраас нийтийн дээвэр хөгжүүлэх гэхээр л нөгөө тэгхгүй яахын дэмжиж мөнгө төгрөгөө сонгуул Монголд нь явуулсан юм чинь нөгөө чинь буцаад юм авахыг бодно үсттэй. Тэгэл том дарга мэдээгүй байсан чинь доогуур гисцэн байна лээ гэсэн юм. Манайх бол тэгдвэл их сайлгч юм уу? Тийм тогтолцоо байхгүй юу? Ягаад манайх тэхгүй вэ? Манайх ч юм уу тэр Б ч юм уу? Өөр шинэ үеих өөр байх шүү. Ягаад гэхээр тэр намын бүтцэн тийм масс нам биш байхгүй юу? Хүн байхгүй тийм олон мянган хүнийг тижээх юм байхгүй, шаардлага байхгүй. Тэгэл тийм мөнгө дээгүүрээ таад орчлоход доор ч нөгөө хүмүүс байж л шүү дээ. Доороос нь мэрэгжлийн хүмүүсийг нь оруулж ирж шүү дээ. Орж ирэх үү 700 мянган төгрөгийн цалинтай, сая төгрөгийн цалинтай. Орж ирнэ. Одоо салбарын мэрэгжлийн хүмүүс л орж ирнэ. Орж ирэх үү? Тэд нар чи ороод ажилламаар байгаа хүмүүс зөндөө байна. Тэгтээ сая төгрөгийн цалингаар тий. Орж ирнэ. Төрөхгүй л дээ. Одоо үгүй бид нар явчихлаа шүү дээ. Одоо энэ ингээд зүгээр нам дээр нийтээр тий бодит ярьж байна. Би жишээ нь ингээд цагаа зарцуулаад юмд явчихлаа. Саяхан баахан залуучууд орж ирсэн шүү дээ бас. Тэд нар чинь цалин бодож орж ирээгүй байхгүй юу? Амбиц, мэрэгжлийн амбиц биш шүү дээ. Өв үлдэмэр салбартаа шүү дээ. Тий. Legacy. Өчнөө олон жил ажил төрөл хийгээ сурч боловсруулаад яачлаа. Юм хиймэр л байгаа байхгүй юу? Үнэн. Яг нэг тийм хэрэгцээ бол байдаг. Тийм мэрэгжлийн амбиц, улс төрийн амбицыг бол залуу хүмүүсийг хэрэгжүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Тэр нь болохоор зэрэг нөгөө намаараа тижээгддэг масс биш. Хийх ажлаа хийчихэд тодорхой хэмжээнд туршлагатай болсон хүмүүс мэрэгжлийнхээ амбицаар нийгэмд өөрчлөлт оруулъя гэдэг. Ер нь би бол тэгж л боддог. Улс төрийг хийх гэж зорилгоо тэр л. Би бол ингэж л бодож байгаа. Төрийн цалин айгүй өндөр байх хэвээр. Нилээ өндөр. Тэр нь хангалттай хэмжээнд өрчдөг. Тэгэх юм бол хувийн хвшилтэд ажиллаж байгаа маш олон залуучууд зөвхөн цалингаараа амьдраад хүрчнэ гэдэг ойлголт аавна. Тэгээд төрд орж иж ажиллах нь нэмэгдэх баг. Үгүй байсан тохиолдолд төрд нөгөө 800 сая 500 төгрөгийн цалин руу чинь нөгөө л ах нар орно. Тэгээд өөр дөрмийн бус аргаар нөгөө л орлогоо нөхнө. Тэгээ үр дагавар нь бүхэнд. За өөр миний л бодол шүү. Тэ саягаар яг юм идэвхтэй одоо үйл ажиллагаа явуулдаг насны хүмүүс бараг 600 мянга 700-аад мянган төрөөс их бага хэмжээгээр халамж авдаг. Төрийн албан хаагчид 200 гаруй мянга төрөөс халамж дам янз бүрийн байдал хүртэл 400 мянга. Тэгэнгүүт энэ том массыг чинь паразитлүүр тижээж байгаа байхгүй юм. Төр гэдэг чинь өөрөө яг төрөв засаг барьж байгаа нам болчихдог. Нам төрийн дээр орцсон учраас. Тэгэхээр эдгээр ингэж паразитлс нөгөө нэг заваа намын тогтолцоо гэж л явуулдаг. Тийм болохоор энэ хүмүүсийн тоог нь цөөлөх хэрэгтэй. Тоо цөөлөө төрийн аж ахуй бүх компаниудыг ажилуулдаггүйгээр татвараа авдаг, хүмүүсийг ажилуулдаг, илүү хүмүүс чөлөөтэй ажилдаг, гар дээр илүү мөнгө үлдээгээд төсвөрөө бага өгдөг. Тэгээд төрийн хүмүүсийн тоон цөөрөх юм бол тэр хэдэн зуун мянган хүний оронд 100 мянган шижгэнсэн хүн ажиллахад ёстой өөрийн чийлдгээр өндөр цалинтай идэвхтэй зөв ажиллахгүй мэрэгжлийн хүмүүс. Хэдийнэ? За. Гэтэ яг нөгөө хоёулаа сая зүгээр тодорхой хэсгийг л ярьлаа тий. Түүнээс яг одоо төрийн хар хүн гэдэг шиг хийгээл авахаа аваад явж байгаа мэрэгсэн тийм боловсруучууд бол маш их байгаа тий. За хоёулаа базар ядарчлаа тий. Бага. Би ч байгааг нь мэднэ. Юу яа? Утааруу яамны буг энэ гэдэг чинь өөрхийн юмддаг. Яг ингээд сэтгэлээрээ насаараа ажилласан. Тэд нар байхгүй бол ажил нь унцдаг байхгүй. Унш тэр хүмүүс байхгүй шууд унаад нөгөөдүүддээ нэр хооч өгөөл. Ясам дээр тэр дараа за сайдан бай бусдын бүгдээр ингээд улс төрийн албан тушаалд тэд нар өөрсдөө ингээд шат дахиад тэр хүмүүс байхгүй салбар шууд унаа.
За уучлаарай. За тэрч. Агарын мөртөл 177 тэрбумаар Cox нүрсэн аа тий. Милтинг гэлөө. Нөгөө мидлинг үү? Мидлинг гэлөө. Одоо хэрэгжилж байгаа тий. Тэрийг орлуулах юм авах гэдэг нь л та. Аха. Зүгээр яндан байгаа цаг дутаа бол байна. Гэхдээ яндангийн бууруулж чаддгүй юм бол яндангаас гарах одоо утааг дулаалга гэх юм уу тийм дулаан алдалтыг багасгахаар хамгийн наазах нь одоо тэндээс л эхлэмээр байгаа юм л да. Тий. Таач мөнч ярьж байгаа. Би ч бас мөнч дэмжиж байгаа тийм. Би бол түлшний эксперт байхгүй. Тий. Одоо нөгөө нүүр сакс кокс мокс утаа багтаа түлшний байгалийн хий нефт. Окей. Тэгээд урд нь бол зүгээр тэр салбартаа л байсан. Хэдэн жилийн өмнө энэ утаа яаж бууруулах вэ? Гэр ороолын халаалж явах вэ энэ төр гэдэг сэдврүү судал олуулсан байгууллагатай ингэж ороод. Тэгээ би өөрөө хувьдаа дүнсэн дүгнэлт болохоор зэрэг түлш биш юм байна. Цахилгаан халаалт чадал нүрэхгүй ээ. Болоогүй. Болоогүй л дээ. Тийм болохоор нэгдүгээрт дулаан байшаа. Хүмүүст хамгийн хэрэгтэй наалтцтай бол орон сууц, орон байр. Нийтийн орон сууц дулаан байна уу? Эсвэл хашаанда дулаахан байшин барихт нь ипотекийн зээлийг олох хэрэгтэй. Ипотекийн зээлийг энэ дэд бүтцтэй гэдэг нэг тийм шаардлага тавьснаас болоод одоо Улаанбаатар хот руу чигцэн шүү дээ. Энэ одоо ийш 13 дугаар орол тийш 3 4 дугаар орол яа аим шиг. Тэрний дийлэнхийг нь гэр орол 3 4 настай хүүхдэд эвлүүлэг тоглоомоор юм эвлүүлсэн юм шүү дээ. Хүн намын талаас илүү гэр орол байгаа учраас тал нь байгаа газруу санхүүжилт яаж талыг явуулах нь тийм хэрэгцээ орж ирэхтэй. Тэгээд тэндээ том шаардлага тавих хэрэггүй байхгүй. Гол нь утаа бууруул, дулаахан баг түлш хэрэгэл, эсвэл цахилгаанаар хаалгаар баг цахилгаан хэрэгэл дулаан байш. Тэгээд яагаад ингэж хэлдэг вэ нэхэр зэрэг урт богино дунд хугацааны төлөвлөгөө агаарын чанарыг сайжруулах гэдээ гаргадаг. Тэгээд эхлээд бид нар богино хугацаанд заавал энийг хийхгүй болохгүй байна гэд богино хугацаа руугаа тэдэн тэрбум, тэдэн 100 тэрбум, дараа нь дахиад тэдэн 100 тэрбум гэ хийгээд идэг. Гэтэл нөгөө оруулж байгаа богино хугацаанд оруулж байгаа мөнгө нь урт хугацааны шийдэл хийх мөнгө болцсон байна. Тийм болохоор богино дунд урт гэхээ болоод зүгээр урт хугацаагаа л харъя. Бүх хүч мөнгө хөрөнгөө дулаан байшингууд төвлөрүүлье. Одоо таасаа ингэж хэлсэн байхгүй. Хүн амын талаас илүү хувь ажиллаж амьдарч байгаа байрлалууд бид төсвийн талаас илүү. Нийслэлийн төсвийн 2% өнгөрсөн жил төлөвлөсөн шүү дээ. Гэр орол руу. Тэгэнгүүт би зүгээр ингэж ярьж шалтгаан нь те төсвийн хуваарлалт ба улс төрийн бэр гэж нэг юм байна. Одоо төрийн өндөрлгүүдийн гарч ирсэн аймагуд руу бол өстой хагтал нь тавьдаг. Дараа жилийн сонгуультай холбоотой ойлголттой чинь дахиад тэр тойргоос батны гарч ирж шүү дээ. Гэтэл нөгөө мө баян зүрх. Нөгөө мө сонгоо арга. Зөв хүн амч хагч шүү дээ. Гимтрийн гаралтаас эхлээл цагдаагийн ачаал дүрхгүй. Юугээд хэлчүүдээ дээр би нэг замын цагдаатай ярьжсэн чинь баян зүрх дүүрэг дээр одоогоор яг засваргуу гэлөө идэвхтэй явж байгаа маань 4 машин дуудлага нь шүн явж байгаа хэлчүүд. Бүхэл бүтэн баян зүрх дүүрэг хамгийн том. Тэгэхээр чи нөгөө улс төрийн бэр гэдэг юм. Сонгуулийн тогтолцооноос хамаарал ингээл төсвийн тэгш бус хуваарлт явж байна л да. Аль нэг аймагт бассейнтэй сургууль барих нь чухал болчихно. Гоё стадион барих нь чухал болчихно. Яг хөө тэр чингэл дээр хойшоогоо гэр ороод утаа түлээл айлын нэлх хамтд шүн харанхуу нохоод хацуулчих гал утаан дунд амьслаад явжлаа. Тэр бол яг 7 дугаар асуудал шүү дээ. Ийм хандлагаар хандаад байна л да. Санал нийлээ жоох ингээд дээрээс гараад харах юм бол нөгөө төгжрлийн шалтгаан чинь энэ хотыг төлөвлөхгүй төлөвтэй нэвдэж хаяад байна шүү дээ. Тэрнтэй адилхан улсаа бүхлээр нь харахгүй шүү дээ. Улсаа бүхлээр нь харахгүй миний сонгуулийн дөрөв би санал аавна гэдэг. Дараа жил батны гарч. Тэгээд нөгөө хайр мөнгө байхгүй болоод тийм болохоор 76 гишүүн тойргоо ботхоос гадна нэг хэсэг нь Монгол улсын бүхлээр нь хардаг бай. Тэхийн тулд энэ багаас нь сонгодог холимог тогтолцоо оруулаа гэдэг. Баахан ярьсан, баахан хүмүүсээс сэргүүцсэн, баахан юм болсон тэгж 50 биш. Яг уу нэг хэсгийг нь багахан хэмжээг нь одоо 3.1-ийг нь холимог болгоё гэдэг ямар ч үнцөөлөнд юм орцоо. Тэгээ бид энийг бол хүссэн үсээгүй нэг алаг цог парламент бүрдээд хүссэн үсээгүй тэр дотор өөр хадлаас хардаг хүмүүс ороод юм ирүүлж эхлээд тавих тоглоо гэж найдаж байгаа. Хүмүүс ингээд нөгөө би одоо жоохон муу зүгээр л яг үнээл бодлоо л хийж байгаа шүү дээ. Залуу өнөр одоо амьдрал ах юм да яг ингээд түүртэл хийд юм ил стресстэй даа л да олон нийт. Яагаад байгаа юм гэдэггүй бодтой шийдлээ хэлэхгүй. Тэгээ зөв буруу нь бүр сүүл рүү ялгахтаач болно. Хоёр талаас нь ингээд хоёр өөр мэдээ балбичгаар нэг нь төлбөртэй бие хардаал нөгөө нь бодтойг мэдээлэл.
зарим сэтгүүлч нэг болохоор үнэн бодтой юм яриад нөгөө талд нь хүний амьдралд явж байгаа хойно бас нэг 5 3 4 юм явдаг баг. Дараагийн удаа мапантай мэдээ гаргаал ингээл. Тэгэл олон нийт бол яалч бухимдаал. Тэгэл нэг л бухимдсан стрессцэн. Дараагийн хүн гараад ирлээ гэхэд тэднэрт бүр итгэхгүйгүй юу гэл ингээл юмнууд яригдахаар л байна л та тий. Төсөөс л эхэлнэ л дээ. Төсөв баталгаас юм эхэлнэ. Таны ярьж байгаа одоо саяны дулаалгад холбоотой шийдэл бол. Төсөв дээрээ л унчхад л тэгэл дахиад төсөв дээр цаана нөгөө улс төрийн шалтгаан орчход л тэгэл дуусна шүү дээ. Тэгээд тоолдох нь байхгүй бол 1000 бид нар энэ дулаалга яриад бүтцээрээд яах юм. Яа 2% гэр орол руу шүү дээ. Яриад ахаар нөлөө байна л да. Одоо саяны 177 тэрбум төгрөгөөр Хятадас Хаског саун гээл тэгсэн бужигнаал явсан манай үн намын залуучууд анх ярьсан шүү дээ нийслэлээр. Нийслэлээр орж одоо өнөөдөр гарч байгаа бондор төлөвлөх гэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд дэрийг 30 хэдэн тэрбум болгож болсон 30 ч гэсэн их мөнгө. 170 тэрбум чинь баг 3-4 мянган айлын сууц. 30 хэд бол тэрнээс арай бага бол. Би сууц 100% байна уу, урьдчилгаа байна уу тэр янз бүрээр бодож болно л доо. Автобус ч гэсэндээ тэгэл ингээд яг уу бид нар цөхрөөд хүмүүс цөхрөө за бүтэхгүйндээ гэдэг итгэл алдарч байгаа нь үнэн гихтээ их бага хэмжээгээр ингээд оролцоод зуралдаад байхаар бас юм өөрчлөгдөл байна. Нийгмийн нөлөөлөл хүссэн үсээгүй тооцдог болцсон байна шүү дээ. Тэг яг тооцоо тэрийгэ дагуулж авираад ингээд утаанаас гармаар ирэнгүүт нь юм зарчээ. Төгжрлийнх байх нь муу хотоос үнтэй зарчээ гэж хөмрөөд тэгэнгүүтээ тэрийг шөмжлөхөр дахиад нэг тийш нь хөмрөөд өөр юмнаас халдуулаад ийм нэг балер улс төрийн тоглолт бол мөнхөд байх бах. Мөнхийн сэдв. Дахиад нөгөө сонгуулийн тогтолцсон шүү дээ. Pop амлалт үгэн тэрийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн мөнгийг үр ашигтайс эсвэл хамаар захиран зарцуулт хийн. Тэ? Тэгээ өөрсдийнх нь хувийн аж сонирхол юмнууд явж байгаа учраас наа чин давхар юмнуудаа хамжуулна хажуудад орно. Мөнх бүх юм хизээч төгс сайжрахгүй учраас бүгдээрээ л тэмцэл мөнхөд ингээл муухай юм байж лээ. Хүн амьдрч байгаа бол жоохон сайжруулахад л оролцох хэрэгтэй. Оролцоод явж байгаа зориг гаргаж байгаа хүмүүсийг жоохон дэмжих хэрэгтэй. Тэгэл одоо чадлаар л үзэн шүү дээ. Тэгэхээр би зөвхөн нэг баг зэрэг халиад байгаа юм шиг санаа нь ийм ээ. Яг тантай ингээ нэгэнт хэлсэн. Хоёлоо баян ярилцахгүй байна. Нөгөө ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг шийдэл хэлэх ёстой юу бол ёстой. Тэгвэл яагаад одоогийн нөхцөл байдал бий болоод байгаа юм бэ гэдэг учир шалтгааныг бас давхар яаж явах юм шиг. Зөв үү? Тэ? Тэгэхгүй энд бодит нөхцөл байдал бий болцсон. Тэгээд үр давар гараад байдаг үедээ бид нар зөвхөн шийдэл яриад ужиг улчиг шалтгаан төсөв дээр байгаа юм уу? Сонгуулийн тогтолцоон дээр байгаа юм. Ер нь энэ хоёрын бүх юм холбогдно. Ер нь явж байгаа бүх юм сонгуулийн тогтолцоор холбогдох. Тэ? Тэгээд энэ юм нөхөхийн тулд хаа хамаагүй авч эхэлж байна л да. Утаан дээр дулаалгаас өөр танд ямар шийдэл байна? Оноос үнэтэй байна. За барилгын материал ярина. Шохоо биднэрт байна уу? Байна. Төмрийн баяжмал байна уу? Байна. Ар мотор төмрөөд эндээс гарах чинь. Шохоо клинкер те цементометр гаргаж байна. Нэг их 80. Гэхдээ зах зээл хүмүүдмэл учраас бид нар тэр болго үйлдвэр бариад бас ашигтай ажиллах уу? Хувьчлаа бодох хэрэгтэй шүү дээ. Та юу гэж харж байна зүгээр? Өөр шийдлүүд. Үгүй ерөөсөө энэ дараа гэр ороодлыг төр байгууламж энэ ерөөсөө бүтэхгүй. Тэгээд одоо хөшгтийн хөндий рүү мөнгө явуулъя гэдэг. Хөшгтийн хөндий дээр нэлээд олон 10 их 80 төгрөг өөр бүтээн байгуулалтын нэтэр гэсэн дид үз тавьчихсан юм байж. Тим хандлага айгүйх байгаа. Гэр орол төр биш эн чинь 100 жил яг ингээ хэвэндээ байж байгаа. Тэгэхээр бүр барьцсан гэдэг одоо энэ Улаанбаатар хотын төвөөс ч илүү бүр газар тэнд байгаа байхгүй. Энэ хандлагыг өөрчлөөд мөнгийг тийш нь оруулах хэрэгтэй байна. Тийшээ оруулахдаа яах вэ гэхээр эн чинь бүсүүд байгаа шүү дээ. Төвийн дундын захын гэр ороолууд гээд захаас нь эхлээд Дулаан байшингийн зээл мэлгүүл захаас нь өгмөр голоос нь биш бүр эсэргээр нь. Тэгээд Улаанбаатар хотын ер нь бол шилжилт хөдөлгөөн нөгөө хязгаарлалтын тэргээд байдаг шүү дээ. Тэр хязгаарлалтын дотроо хашаач нөр үнэтэй болцсон газар бол үнэтэй болцсон шүү дээ. Тэг үнэтэй болцсон болохоор бид нэр дахин төлөвлөлтөөр байшин барьж болохгүй байна гэж гомдлоод байдیں۔ Тийм биш үнэтэй болцсон бол тэр газрын дээр нь нөгөө урьдчилгааг нь үнэлээд барьцаанд аваад дулаан байшинд барих тэр боломжийг л санхүүгийн боломжийг гаргаж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээ би бол ерөөсөө л утааны хувьд бол үндсэн шийдэл тэр л гэж хэлнэ. Өөр одоо шийдэлсээд байх юм бол байхгүй. Түлшийг сайжруулж болно. Баг зэрэг сайжирна. Тэгэнгүүтээ яг эд хүүтрээд хөрс тас хөлдөөд агаар хөлдөөд тогтоод зогсоход ямар ч сайхан түлш төлсөн утаа багсарна. Тэгэнгүүт бид нар 7 хоног хямарна.
жилийн дунджаар үзэхэр утаа бурцсан байдаг. Ингээ харахаар зэрэг мэдрэмж бол хിവэрэ байгаад байдаг. Тэгэнгүүт нөгөө бөө мөнгө зараад хил ам болж байгаад хийсэн ажил нь бүтэхгүй болохоор улс төрийн оноо авахсан биш бүр тэрэндээ бүдэрнэ. Тийм болохоор их мөнгө том мөнгөөр битгий эрсдэлтэй дими юм хий. Дулаан сууцтай болгоё. Дараагаар нь тэр айл цахилгаан хэрэглэх юм бол 2 дахин бага цахилгаан хэрэглэнэ. Газ төлж болно. Газ хэрэглэх юм бол 2 дахин бага хэрэглэнэ. Монголын газрын тосны үйлдвэр ашиглалтанд орох юм бол одоо Оросоос авж байгаа боллонтой хийтэй адилхан хэмжээний дотоодын хийтэй болно. Импортыг ч гэсэн үнийг нь ярьж байна. Ойлоо газар тус ярьжсэн хий ярьчлаа. Энэ мэрэгчлүүд яаж холбогдсон? Нөгөө пропон бутан байна шүү дээ. Боллонтой хий. Мэдэхгүй. Би боллонтой хий шүү дээ. За. Одоо Солонгос жижиг хий байна. За. Оросоос орж ирдэг боллонтой газ байна. Газ дагалдангуудаа хэрэглэж. Ойлоо газар тус ярьсан шүү дээ. Тэгэхээр тослоос хий гарч байгаа юм уу? Тэр газыг халаалтанд хэрэглэж болох байхгүй юу? Газ шатахаар яах вэ? Утаа гарахгүй дээ. Биш. Миний санаа хоёлаа газар тус ярьсан шүү дээ. Тэр хий хаанаас алах вэ гэхээр хий бол өөрөө тосны үйлдвэрээс давираар гардаг байхгүй юу? Тэр байгаль дээр conventional байдлаараа энэ савта хий бол байгалийн хий биш. Байгалийн conventional байдлаар нүүрсний давхаргын метан байгалийн хийг савлж болдгүй. Тийм үү. Тий. Энэ чинь болохоор нефтийн үйлдвэрээс гардаг хүнд хий байхгүй. Амархан шингэн болчдөг. Хий шингэн хоёрын дунд гээд бүдүүлгээр ойлгоцод болно доо. Зөв инженер биш, инженерчлэлийн бус байдлаас сэтгэд асуухад Улаанбаатарт баруун хойноос салхитай. Уулаар хүрээлэгдсэн. За энэ бас утааны шалтгаан болно. Гэхдээ дулаахан үйлждэг бас нэг шалтгаан тий. Чин одоо алтан твшин хүндэн штэ. Уулч нар тий. Зүгээр энэ уулуудад тойруулаад бид нэр сэргээгт гэрчим хүчний одоо их сурвалжуудыг сорсуудыг тавьбал яа гэв. Wind турбинууд, solar panel-уудыг яг наран уулан дээгүүрээ тойруулаад хойноос явчихмал салхины хувьд ч тэр нараа авчвал зөв гол нь тэр явдаа нэг дид бүтц жижиг дид станцууд нөгөө эрчим хүчээ чинь авах хадгалтын асуудлыг манад юу яаж хадгалтын асуудал байна. Одоо зүгээр юм хадгалт шүү дээ. Юу дээвэр дээр жижигхэн панел тавиад тэгээд бага хэмжээгээр сүлжээнд нийлүүлээд авах иймэрхүү тогтолцоо эрх зүйн орсныг бол хийсэн шүү өнгөрсөн жил. Бүр системээс эргүүлээд шахснаасаа илүү мөнгө гараад буцааж аваа шүү дээ. Тиймэрхүү юм бол байгаа. Тэгээд их хэмжээгээр ингээд тойруулаад сэргээхтгэр яагаад болохгүй гэхээр хадгалах юм байхгүй. Нар байхгүй болцохоор байхгүй болчихно. Тэ салхи байхгүй болцохоор байхгүй болчихно. Тэгээд тэр үед нөгөө ингээд нийлүүлжсэн юм чи гинт байхгүй болцохоор энэ эрчим хүчний сүлжээ чи юм одоо торолцсон усны хоол оршиг юм байхгүй. Эд хэдэ пис пасгийн шүү дээ. Унна. Тэгэнгүүт тэрийг тогтоохын тулд бид нар Оросын системээс авдаг шүү дээ. За. Оросоос авдаг. Тэгэхээр нэг бол Оросоос маш ихийг авна. Тэг үсэхгүй шүү дээ бид нар. Би дамаар байна. Тэгэнгүүт асар том хэмжээний батарейнууд тавина. Нар салхи батарейн тураана. Батарей нэгдүгээрт амар үнэтэй байна. Шинэ технологиуд амлалт байгаа хүлээгдээд байна. Гэхдээ хямдхан тийм гоё технологи гараагүй байна. Одоо байгаа технологи амар үнэтэй хортой дараа нь байгаль орчинд хортой. Тэгээд бид нар устгах үед. Тийм. Тэгээд бид нар ашиглах үед. Тэгээд бид нар тэр технологиор гадаадаас маш их хамааралтай. Байнга нөгөөхөө сэлбэн маш их мөнгө явна. Бүтэхгүй асар их мөнгө. Тэгэхээр гурав дахь нь яадаг вэ гэхээр усаар хураадаг. Нам дор байгаа усыг нуурыг ноцоосоо соруулаад өндөр уулан дээр аваачиж нуур үүсгээд тэгээд шүн буцаага унгаахдаа инерцээс цог гаргаж штэ турбин эргүүлээд цахилгаан гаргадаггүй 80 хэдэн хувийн ашиглуулын коэффициент одоо гидро өндөр гидро усан цэнэгт цахилгаан ураагаар усан цэнэгт цахилгаан станц энэ хийх боломжтой. Тэгээд заавал нэг том биш ингээд хэд жижиг байж болно. Ер нь Монголын годууд дээр энэ тэнд заавал нэг хэдэн 100 мегаватт том юм яриад тэгээд геополитик яриад гацаад авах биш. 5 10 20 барих хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол биднэрт энэ усны хураагуур боломж бол байгаа. Тэгээд тэгтээ дөрөв үйлдвэрлэлтэй штэ эрсдэл суур амьсгалтай. Үйл ажил нь хамаагүй. Тийм үү? Тий. Усан хураагуур нар сар нэгдүгээр хөдөлгөөнтэй байна штэ. Хоёр чинь ус чинь мөсөн доогоороос урсдаг. Хөдөлгөөнтэй урсж байгаа юм бол хөлдөхгүй. Тэгээд нар салхи ус ингээ холимог байдлаар Улаанбаатарыг бүрхээд тэгээ ногоон болгоно. Тэнгүүт ус төрөгч үйлдвэрнэ энэ төр гээд Германы нөгөө хамтын ажиллагааны GIZ-ийн энэ 2 жилийн өмнө мастер үлгэнтэй гаргасан байд. Гэхдээ энэ бидний амьдралаас өнөөгийн бидний төвшнөөс бүр ингээд хол явцсан юм. Зүгээр эхлээд сууцаа шийдмээр шин. Тэр ирээдүйн юм зарах мөнгөний чинь жоохон хэсгээр сууцаа шийдэж. Танаа намын мөрийн хөтөлбөрийн үндсэн одоо хэсгүүдийн нэг. Ер нь олон жилийн өмнө дэм дүгнэлтэнд хүрсэн шүү дээ. Бид чи 19 онд 18 онд энийг дэвшүүлж тавьсан. Тоомоо гаргаад бүгдээрээ дулаахан сууцтай болох ингээд яахмаар хэрэгтэй байна. Дараагаар нь тэр санхүүжилтийн хувилбаруудыг нь
гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгэнгүүтээ байшингуудын одоо тэдэн хувь нь сайжруулсан төлсөөр тэрэн цахилгаанаар тэдэн хийгээр энэ төр гээд тиймэрхүүнүүд бол байгаа л да. Гоё юм гэхдээ яг ингээд нөө мэржлийн үнэтэй. Тэгээ би бас нэг ойр зур одоо эрчим хүчний ч юм уу те. Ойр зур зах зох гадарлаад байгаа учраас ингээд сонсоо суугаар нэг баг эфир ш нэг бууалаад тэгээд таныг сонсоо сууж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна. Тэгээ харамслаа нөө бидний эфирийн цаг бас хязгаарлагдмал. Ерөн зүгээр дараагийн удаа яг нэг сэргийгд эрчим хүч байдаг юм уу эсвэл дулаалга гэдгээрээ хоёулаа нөө дулаан сууц гэдгээрээ яриад яг нэг дугаар явах юм байна да. Нөгөө шар аргийн ганхуу ахын тэр нэг эко гэх юм уу ямар сууц гэх юм. Одоо тэгээд дулаан сууц шүү дээ. Яг бие даасан үйл ажиллагаа явуулж тэр хаваас чинь шар ариг ганхуу ах барьсан ойдов гэдэг гаднаас юу ч явахгүй. Тийм. Батэр тэрийн шийдэл мэдл бол бас л пассив гамбаа гэдэг. Пассив гамбаа. Тийм пассив хаваас. Тэр бол их гоё те. Даваас пассив хаваас. Тэгээд дэмжтэй байшин. Тэг гэрэл хонглын үзүрт гэрэл асч जैन. Цаг наашилж जैन. Хүмүүс бас юмд их хэрсүү болцсон байна. Ганц юм нэвэдэлч. За. Хоёлоо эхлэхдээ ярьсан шүү дээ нөгөө олон шалтгаантай юм чи айгүй төвхтэй олон шийдэлтэй гэдэг. Тэгэнгүү төөрчөд байгаа. Complicated юм. Тийм, complicated. Тэгэхээр бүх шийдвэр бүх complicated юм бид нар үлдээхгүй. Гэхдээ ийм complicated юм дундаас суур ганц юм барьж авах хэрэгтэй байхгүй. Мөнгөний дийлэнх 80%, 90% тийш нэ. Тэгэхээр түгжрэл дээр маш complicated асуудал учраас богино хугацаанд мөнгөө бэлэн харьцангуй хялбар тэр тусгай игнэний автобустаа зарцуулаад автобусны тоогоо хэд дахин нэм. Дараа нь бусад нарийн асуудлуудаа яар. Гэр ороод утаан дээр мөнгөнийхөө 90%-ийг дулаан байшин барих зээл, нийтийн дулаан өндөр сууц барих зээл. Гэхдээ гэр ороодлын нутаг дэвсгэрдэг. Тэгээд төвлөрөөд үлдсэн мөнгөн дээр нь тэр шин технологи хөгжүүлэх, түшээ сайжруулах энэ тэр юм аа. Тэгээд дээрээс нь мөнгөө төвлөрөх хэрэгтэй. Суурьшлийн бүсүүдэд сургууль цэцэрлүүд нь байрмаар шүү. Хотын төмөр хот төлөвлөлт байгуулалтын суур асуудал. Одоо эдрэг бол яг үндэ гаргач байна шүү. Тэгэхгүй тэгэл өглөө болгон нөгөө аав ээж чинь яалчгүй хүүхдээ хүргэж өгнө. Яалчгүй сургууль цэцэрлэгтэр парклал замын төвжил үүсгэх байхгүй тий. Ийм нэмэлгүүдийг ч гэсэн суурьшлийн бүсүүд рүүгээл сайхан явуулж байна. Одоо жишээлх юм бол манад яг ордны айчууд том имлэг байна гэдгээс л эхлэндээ эхлэх бах тий. Гэр оролт баймар байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Суурьшлийн бүсүүд дээрээ л тэр сургууль цэцэрлэг имлгүүд нь байдаг байна л өсгөж яах. Тий. За гээд яриад хараа тэгээд цаг гаргаж хүрэлцэж ирсэнд баярлалаа. За баярлалаа. Таны шийдлүүдийг сонсох дуртай. Тэгээд шийдлүүд нь ажил хэрэг болоод legacy болоод Монгол улсад үлдэх болтугай гэсэн одоо ерөөлөөр өнөөдөр эфирээ баярлалаа. Дуусгая. Миний шийдлүүд жоохын салбарт орж байгаа хүмүүс бас ингэж мэдээ хуваалцдаг байхгүй нэг яриад байдаг болохоор. Тий. Золоо бас нэг техникийн хэл ойлгодог энэ даваа энийг яриа. Тийм ээ тий. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.